За сайн бицгүн манайхаа би одоо нөгөө дэлгүүр гараад лайв хий гэж бодсон чинь цаг арай эртээ байгаа даа. Энд дөнгөж 10 болж ин Монголд болохоор ч ирсэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нь бас Монголд байгаа хүмүүст хэрэгтэй юм болов сонирхох юм болов гэж бодоод энд хүүхдүүдтэйгээ эрүүл өрний ямархуу байдгийг хүүхдийн сургалтын төлбөр хэттэй байдгийг, цэцэрлэгийн төлбөр хэттэй байдгийг гэдэг талаар нь өөрөөр мэдж байгаа багсаг юмудаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээ би энд 3 хүүхдтэйгээ амьдардаг. Манай том чинь 17 тай. 10 дугаар анги, 2 дахь маань 3 настай, баг маань 8 сартай. За ингээд цэцэрлэгийн 2 хүүхэдтэй 10 жилийн нэг хүүхэдтэй амьдардаг. За 10 жилийн сургууль төлбөртэй байдгүй гэдэг асуултанд хариулъя. За 10 жилийн сургууль бол төлбөргүй. Харин сургуулийн хүүхдүүдэд улсаас 400 мянган вон өгдөг. За тэр мөнгийг бол танд буюу хүүхдэд чинь бэлнээр өгөхгүй дөрөв хувцас аавна. Дөрөв хувцас нь эднийх өвөл зуных гэсэн 2 төрлийн дөрөв хувцастай байдаг. Тэгээд биеийн тамирын хувцас нь бас бүгдээрээ жигднийг байх хэвээр. За эднэр нь бүгдээрээ ороод бүтэн одоо тэг жилийнхаа тэр дөрөв хувцсыг 400 мянган вондоо шууд ингээд авдаг бахнэ. За дөрөв хувцсанд юу орох вэ гэхээр 2 ээлжиний нэг цагаан цамц орно. Одоо юм урт тамцтай өвлийнхэн гэхээр урт тамцтай цагаан цамц, пижак, юбг, тэгээд юм мак байдаг. За тэгээд биеийн тамирын хослол байдаг. За зуны хувцсанд нь болохоор бас их хөрхөө юбг, тэгээд юм богино амцуутай цагаан цамц. Тэгээд биеийн тамирын хослол байгаа. За занга тэгээ дахиад илүү 2 ээлжийн цагаан цамц авъя ч гэдэг юм уу. Тэгээ дахиад нэмж цагаан цамц авах занга авах юм бол өөртөө мөнгө нэмж төлөөд авдаг байгаа. Өдрийн хоол бүх хүүхдэд өгнө. Үнэгүй цаанаасаа байдаг. Нойлоос ахуулаад бүх хүүхдийг цэцэрлэгт авнаа. Цэцэрлэг нь улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг гэсэн 2 янзын цэцэрлэг байна. Улсын цэцэрлэгт бол бүх юм нь үнэгүй явна. Хувийн цэцэрлэгт бол төлбөрөө төлөөд явнаа. За яг солонгос хүмүүсийн хувьд бол хувийн цэцэрлэгт бас үнэгүй явна. Гэхдээ хувийн цэцэрлэгүүд бүгд пондны мөнгө гэж хэлэх юм уу монголоор те сар болгон ийм хураамж авдаг. Тэр мөнгийг солонгос ээж аваад хувьяасаа өгнө. Хэрвээ та нөхөр чинь ч юм уу те эхнэр чинь ч юм уу солонгос хүн солонгос иргэншилтэй эцэг гэх нь аль нэгэн солонгос иргэншилтэй байх юм бол шууд энэ үнэгүй явах төлбөрт нь хамрагдах нь шүү дээ. Үнэгүй явнаа. Бидний хувьд хоёулаа гадаад, эцэг нь хоёулаа гадаад, хүүхэд нь гадаад учраас бүх төлбөр мөнгөө өөртөө төлж явна. За төлбөрийг танилцуулъя. Тэгээс нэг насны хүүхдийн цэцэрлэгийн 1 сарын сургалтын төлбөр бол 540 мянган вон. 1-ээс 2 насных 475 мянган вон. 2-аас 3 насных 394 мянган вон. 3-аас дээш насны хүүхдүүд 280 мянга буюу зарим тохиолдолд 300 мянган вон байна. За энэ дээрээс энэ бол яг ингээд үндсэн төлбөр. Энэ үндсэн төлбөр дээрээс солонгос улсаас бүх гадаад иргэд буюу бүх гадаад хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлнэ. 150 мянган воныг шууд улсаас хөнгөлж улс даадаг бахнэ. За тэгэнгүүтлээ буцаагаад сар бүрийн пондны мөнгө гэж өгнө. Тэр нь 90 мянга, 120 мянга, 140 тэгээд түүнээс дээш буюу хамгийн дээдэлтэй 200 мянган воныг ингээд сар бүрийн хураамж өгдөг. Энэ мөнгөийг бол ерөнхийдөө ой гарсан хүүхдээс ахуулаад авч хэлдэг. Яг нэг нас хүрээгүй байгаа хүүхдээс нэг авдаггүй. Ихэнх цэцэрлэгт гэхдээ 2 нас хүрсэн хойно авдаг. Зарим цэцэрлэгүүд бол 1 нас хүрсэн хойно аваад эхэлцдэг байгаа. За тэгэнгүүт тэр пондны мөнгөөр юу хийх юм бэ гэхээр одоо тэмдэглэлт баяр ёслол, цагаан сар, чөсөг, төрсөдөр гэх мэтчлэн баяруудаараа хүүхдүүдэд ширээ засч өгдөг. Мөн нөгөө гаднаас сургалт авдаг байхгүй юу? Жишээ нь англи хэлний хичээл орно, биеийн тамир дуу хөгжим гэх мэтчлэн хичээлүүд орно. Тэднийг бүгдийг гаднаас ингээд өөр хүн ирээд тухайн өдрөө одоо юу гэдэг одоо гал унтраах одоо гал гарвал яах вэ ч юм уу те галыг хэрхэн унтраах вэ гэдэг сэдвтэй хичээл байлаа гэж бодоход гаднаас тэр багш бүх юма бэлдэж орж ирээд хүүхдүүдийг яг тэр өдөр ингээд гарлаа дараа доошоо ингээд болоод ингээд явна те тэгээд нэг хөрх юм хиймэл гал мал авчирнгуудлаа тэрийг ингэж унтраалгаж энэ төр болж хичээл орно. Англи хэлний хичээлийг
гадаад багш ирж орно бас Америк, Англи багш ирж ордог байгаа. За та энэ мөнгийг бас өгөхгүй ээж болох уу гэвэл болно. Тэ? Энэ багштай хэлээд манай хүүхэд тийм юмнууд ерөөсөө хэрэггүй гэд өгөхгүй байж бас болно. Тэгэх юм бол танай хүүхдэд одоо англи хэлний хичээл ч юм уу тэр одоо тэ нэмэлт хичээл орж авах үед өөр ангид оруулах, зөвхөн нөгөө цэцэрлэгийнхэн тоглоомор тоглуулах гэх мэтчлээ ингээд нөгөө яг ангийнхын хүүхдүүдээс төлбөр өгсөн хүүхдүүдээс нь тусгаарлцдаг байгаа. За тэгээд мөн эндээ юу орох вэ гэхээр машинтай цэцэрлэг, машингүй цэцэрлэг гэж бас байдаг. Дотроо бүгд машинтай бас байдаггүй. Машинтай цэцэрлэгийн хувьд унааны мөнгө нь бас орсон байдаг. Сардаа 30 мянга өглөөдөө ирж авна, оройдоо хүргэж өгнө гэх мэтчлээ. За ингээд өөрхөн 20 мянга, 30 мянга ингэж 70 мянга гэд ингэж явсаар байгаад 0-оос 3 нас хүртэл хүүхдийн мөнгө хэвшлэн 90 мянга вон авдаг нэмэлтээр. Зарим цэцэрлэг бол нэг 125 мянгыг бас авдаг. 3-аас дээш насны хүүхдүүд байх юм бол доот нь 120 мянгыг төлнө. 120 буюу 120-д бараг байхгүй дээ. 140, 150 тэгээд дээшлээд 200 мянга хүртэл төлдөг байгаа. За тэгэнгүүт энэ дээрээсээ зөвхөн нөгөө нэг багшаасаа гуйгаад тэ захирлаасаа гуйгаад өөрийнхөө нөхцөл байдлыг хэлээд би ийм байна гэд нэг 70% төлөх ч юм уу 80% төлөх 50% төлөх ч юм уу те ингээд гуйж ягаад цэцэрлэгийнхаа эрхлэгчтэй ингэж ярилцаад бас тохиролцож болно. Ягаад гэвэл бид нар гадаад хүмүүс ингээд хэцүү байна гэхэд ер нь л зовлон их тоочж байгаа. Тэгээд энэ төлбөрөөсөө бас хөнгөлүүлэх боломжтой. За хоёр хүүхэд нэг цэцэрлэгт хамт явах юм бол бас хамаагүй хөрхөн хөнгөлж өгдөг. Одоо тэг багч нь 540 мянга хань шүү дээ. Одоо ой хүрээгүй хүүхэд 540 явлаа гэхэд том их чинь хэдээр явах нь 250 мянгаар явлаа гэхэд энэ хоёр чинь нийлээд 800 мянган вон олж байгааз. Тэгэх юм бол ингээд багцлаад одоо 700 мянгад явуулаад өгөөч 600 мянгад явуулаад өгөөч гингүүтлээ хоёулынгийн нөгөөд тэрэндээ ингээд бүх юм нь орцсон ч юм уу те. За бас гэхдээ энийг бол ерөнхийдөө яг тухайн сургуулийн тухайн цэцэрлэгийн захирлал мэднэ. Тэгэхээр захиралтай гайгүй захиралтай ингээд үнэхээр гадаад хүнийг ойлгодог те. Ийм хүнтэй таарчих юм бол хөрхөн хөнгөлөлтөд сургах боломжтой. Ийм хүнтэй таарахгүй бол ингээд хөнгөлөлтөд сурах боломжгүй байх нэ. Тэгэхээр өөрөө маш сайн цэцэрлэгээ судлаад эрхлэгчтэй маш сайн уулзаж ярилцсны үндсэн дээрээс бүгд оруулах нь зөв шүү. За би саяна гэхэд 10 сартад цэцэрлэгт өгч байсан. Тэгэхэд надаас ингээд 90 мянган вон ингээд нэмэгдэл мөнгө 90 мянган вон авна гэж яагаад авна гэсэн. Тэгэхээр би өө дөнгөж ойтой штэ ойч хүрээг байгаа штэ гэдгсэн чинь тийм жоохон юм чи авахгүй. Энийг бол ингээд том хүүхдүүд ах эгч нар нь л төлдөг гэдгсэн. Тэгээд би тухайцаа мэдхгүй юм чи за гэд. Тэгээд ороод манай хүүхд чинь нэг дөнгөж нэг 2 сар мар хүрсэн. 2 сар байна уу да яваад эхэлсэн чинь одоо нөгөө 90 мянга өгөөрэй гэсэн баггүй юу? Одоо сайн өгөх болсон гэд. Тэгэхээр би ингээд би өгч чадахгүй ингээд хэцүү байна. Ингээд өмнөх төлбөрөө би чи одоо ингээд тэг 375 мянга. Тухайд чинь 475 төлчихсөн. 475 мянган вон бид нэр өөрсдөө төлдөг. Дахиад дээрээс нь нэмээд бараг 100 мянгад төлөх юм бол 500 600 болох гэдэг нь би чадахгүй гэж хэлжсэн. Тэгсэн чинь тэгж хэлээд би дахиад нэмээд ингээд 2-3 сар болсон. Одоо сая нэг тэр одоо нэмэлт хичээлд битгий явуулаа. Одоо угаасаа жоохон байгаа юм чинь тий ойч баг хүрээгүй дөнгөж нэг одоо хүүхд юм чинь нэмэлт хичээлд явах шаардлага байхгүй гэж би бодож байна гэж хэлсэн чинь за яах вэ ингээд сая нэг нэмэлт хичээлд нь явуулнаа. Гэхдээ мөнгөний авахгүй явуулъя ээжээ гэж тэгж байгаа байхгүй юу. За ийм байдлаар дахиад нэг 2-3 сар явсан мөнгө огт өгөхгүйгээр за тийм нэг 3 сар болсон чинь дахиад мөнгөө нэгсэн. За ээжээ нөгөө мөнгөө авъя. Сая нэг нэмэлт төлбөр. Тэгэхээр би бас огт өгөхгүй гэж хэлж чадахгүй. За би ингээд өгнөө. Гэхдээ би бүтэн 90 мянгаыг өгч чадахгүй нэ. Би ингээд 50 мянгаыг л өгье гэж тэгсэн чинь надаас за яг хөө тэгвэл 60-ыг өгөө гэх. За тэгээ 60-ыг өгөөд нэг 3 сар орчим дахиад явсан. Тэгээ тэрний дараа за бүтэн мөнгө авъя гэхээр нь би за одоос өгье хүүхд маш том болчлоо гэх. За тэгээд өгчээсэн гэхээр тэгэхээр энэ мэтчлээ ингээд захиралтайгаасаа ярилцаад төлбөрөө ингээд хөнгөлүүлээд ингээд явах боломжтой. За тэгсэн чинь одоо манай саруулчин одоо дөнгөж 8 сартай 540 мянган воныг төлөх ёстой шүү дээ. Ер нь бол 2 ай хүрээгүй тохиолдолд ингээд нэмэлт мөнгө бол төлдөггүй. Яагаад гэвэл энэ хүүхэд чинь нөгөө нэмэлт хичээл англи хэл, биеийн тамир дуу хөгжимд оролцох ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр
өгдөггүй байхгүй юу? Зарим цэцэрлэгийн нэг тиймэрхүү жоохон шуналтай багш нар бол ой гарсан хүүхдээс авах гэдэг. Яг тэрэн шиг манай саяны асуулт авсан. Тэгээд одоо саруулын цэцэрлэг бол 540 мянга боловч би хэдээр өгж байгаа гэхээр 250 мянгаар л өгж байгаа. Өөр илүү ямар ч илүү төдөө мөнгө байхгүй. Шууд 250. Тэгээ энэ яаж ингэсэн бэ гэхээр манай саруулын цэцэрлэгийн захирал бол ингээд гадаад хүмүүст маш сайн. Тэгээд гадаад ээжүүд тэр дундаа Монгол ээжүүд бүр ингээд үнэхээр мундаг хүүхдүүдэд маш сайн хүмүүжүүлдэг. Ингээд аягүй хурдан памперснаас нь гаргацдаг. Хоолнд ингээд сайн оруулаад хоолндын сайн идүүлчихдэг. Ер нь бол ингээд цэцэрлэгт ирэхэд ямар ч одоо юм хүндрэл учирдаггүй гэж үздэг юм билээ. Тэгээд Монгол хүүхдүүд бас зөндөө өмнө явж исэн гээд тэгээ ингээд гадаад хүмүүст ингээд аягүй дуртай. Тэгээд солонгост ингээд хэцүү байгаас тэгээ туцалж дэмжих хүн байхгүй. Одоо тэгээ хүүхдийн наан цаа ингээд ганц нэг өдөрч хараад өгөх хүн байхгүй. Ингээд Монгол ээжүүд л үнэхээр мундаг байдаг гээд бүр өстой ингээд бид нарыг тэгээ Монгол ээжүүдийг бүр ингээд үнэлсэн тийм лаг багш байдаг. Тэгээд та нар ингээд хэцүү одоо аав нь ч гэсэн тэгээ ганцаараа ажил хийгээд ингээд явахаар хэцүү, ээж нь ч гэсэн байнгын хүүхдээ хараад гэртээ байхаар стресст нь дээрээс нь хүүхэд зөвхөн ээжтэйгээ хойлохноо өдөржингөө гэртээ байгаад тахаар ингээд бас үйддэг. Тэгээд ингээд жоох уйлах гад байдаг энэ төр гээд. Тэгээд би ингээд танаа хүүхдээ яах вэ 250 мянган өгнөр авъя. Өөр илүү одоо ямар ч мөнгө авахгүй гээд заяа бүр үнэхээр хүрхэн. Тэгэхээр би болох юм уу өстэй нэрээ баярлаа за тэгвэл тэгтээ манай хүүхдээ арай жоохон байна. Би нэг 4 сарын 1-ээс өгье гэдгсэн баггүй юу. 4 сарын 1-нд чинь манай хүн чинь 9 сар ерөнхийдөө хүрэх байсан баггүй юу. Тэгсэн чинь зүгээрээ ингээд өнөө маргаашгүй өгсөн ч болноо гэдэг тий хүүхд чинь ингээд гэртээ ээжтэйгээ хойлохноо байжснаас цэцэрлэгт яваад найзуудтайгаа тоглож надад байжсан дээр манай цэцэрлэгт угаасаа 10 11 12 сартай хүүхдүүд байгаа жоохон хүүхдүүд байгаа болохоор санаа зовлтгүй гээд тэгэхээр нь заазаад гээд нөхөртөө ярилцж байгаа за тэгвэл өгчий гэд өгсөн. За тэгэнгүүт анги дүргэлтийн хувьд ерөнхийдөө сургууль цэцэрлэг нь ямар гэдэм бэ гэхээр Солонгос 10 жилийн сургалтын хувьд бол сургуулийн хувьд бол дээдлэн 20 хүүхэдтэй, ихэвчлэн 15 хүүхэдтэй, 15 буюу 15-аас доош. Манай өнгөний анги бол 17 хүүхэдтэйсэн хамгийн их хүүхэдтэй. За тэгээд цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд бол нэг ангид ер нь дээдлэн 7 хүүхэд байдаг, ихэвчлэн 5 хүүхэд байдаг тий. Нэг ангид одоо нэгээс дээш насны хүүхдэд. За тэгээ 3-аас дээш насны хүүхдүүд болохоор бас арай их болоод ирнэ нэг 10 хүүхэдтэй. Нэг анги нь 10 хүүхэдтэй. За нас нь нөгөө ой хүрээгүй байгаа хүүхдүүдийн хувьд нэг анги нь за 2 юм уу 3 хүүхэдтэй. Ихэнх цэцэрлэг яг хуулинд бол 2 хүүхэдтэй, 2 хүүхэд авах хэрэгтэй юм билээ, 2 хүүхэдтэй байх хэрэгтэй. Тэгэнгүүт зарим нэг цэцэрлэгэн тий үнэхээр ингээд их хүүхэдтэй байгаад байгаа юм бол нэг анги нь 3 хүүхэдтэй. Манай саруулын анги гэхэд одоо яг 3 хүүхэдтэй байхгүй юу. Тэгээд 2 бүлэгтэй одоо тий ой хүрээгүй ангийн 2 бүлэгтэй хоёулаа 3 хүүхэдтэй дундаа 2 багштай. Нэг анги нь 2 багштай. За том болсон хүүхдүүдийн хувьд бас нэг анги нь 3 багштай энэ төр байдаг. Яг л хүүхдийн тоо өсөд ирдэг учраас 5 буюу 7 зарим ангид 7 хүүхэд байдаг байна шүү дээ. Тэгэхээр нэг 2 багштай байдаг. 2 3 багштай. Гэхдээ одоо манай саяны цэцэрлэг гэхэд чинь нийт 17 хүүхэдтэйсэн баггүй юу? 17 хүүхэдт чинь 5 билүү 6 багш байдаг гэсэн. За тэгээд яг ер нь бол ингэж явдаг. Тэгэхээр ингээд ачаал маш багтаагаас тий ачаал багтаа тэр чинь багшууд яаж стресстэй тэгээд хүүхдэд анхаарал тавих хам ч гэсэн ингээд маш амар болоод ирж байгаа байхгүй юу? Хүүхд бүртээ тулж ажиллаад хүүхд бүрийг ингээд анхаарал яваад өгч байгаа байхгүй юу? За тэгээд өөр бас нэг онцлог нь юу юм гэхээр цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд ингээд хөрхөн юу байдаг нэг аппликейшн байдаг. Тэр аппликейшнаар ингээд ороод бүртгүүлээд хүүхдийнхээ өдөрт юу хийсэн, юу идэж уусан, тэгээ ямар хоол идсэн гэд бүгдийг нь харах боломжтой. Магадгүй та ингээд хүсээд би ингээд байнгын камерын өдөржингөө камер харж ямаар байна гэх юм бол бас боломжтой. Гэхдээ би бол тэгж хаардаггүй. Зүгээр өнөөдөр юу хийсэн бэ гэдгийг оройн багш нь одоо тэр аппликейшн дээр ингээд яач тахгүй зургийг хийгээд тэгээ бүгдийг тайлбарлаад ингээд биччихдэг. Тэгээд тэн дээр бас нөгөө ийм уулахаар бол тусдаа иймнийх нь имийн ингээд ингэж уулахаараа гээд тусдаа тийм юу байдаг категори байдаг. Тэн дээр нь би өөрөө ингээд за тэтэн цагт тэр имийг ингэж өгнө. Тэр нь юуны им тий харшлын им юм уу, ханиадны им юм уу гэд бүгдийг ингээд сайн тайлбарлаж бичээд тэгээ гар үсэг зурх хэвээр тэр аппликейшн дээр. Тэгээд илгээн. Тэгэх юм бол цэцэрлэгийн багш нар имийг уулгана. Хэрвээ би гар үсэг зураагүй байх юм бол би имийг өгч явуулсан ч гэсэн яахгүй уулахгүй.
За ийм хатуу байдаг охин нь штэ. Нэг талдаа маш хариуцлагатай тий. За ингээд айгүй гоё байгаас тий одоо ингээд сонсохоор пүүх ямар гоё ингээд. За тэнгууд нэг жоохон сөрөг надад л яг зүгээр жоохон сонь санагдсан, онцгүй санагдсан юм бас байна. Тэр нь юу юм гэхээр хүүхдээ би одоо тий хүүхдүүд ингээд зузаан өмдтэй, зузаан цамцтай явуулчлаа штэ. Тэгэхэд ангид жишээ нь халуун биж болно штэ тий. Тэгэхэд тайлахгүй. Тэр зузаан өмдөө хизээж тайлахгүй. Яг л та юу өмсүүлж явуул яг тэрнтэй байлгана. Магадгүй та тайлчаарай ороод ингээд дулаахан байх юм бол тайлч ярих юм бол яг тайлж өгнө. Тэр нэг жоохон сонио. За тэнгүүдлээ өдөр унтрахын цаг гэж байгаа. Тэр нь ерөнхийдөө 1-ээс 3 цагийн хооронд хүүхдүүд унтан цэцэрлэг дээр. Тэр үед хүүхдээ хувцсыг хизээж тайлж өгдөггүй. Зүгээр яг ингээд хувцтай нут болчихно. За тэгээд үсийг бас нэг айхтар самнахгүй. Аяа нэг самна. Тэгээд би тэрийг жоохон гайхаад идэхгүй ингээд нэг анги 5 хүүхдтэй. Тэгээд 2-оос 3 баг штэ. Тэгчээд ингээд хувцсыг тайлаад, унтлахын хувцсыг өмсүүлээд, унтуулад, үсгэцийг самнаад ингэж яага болдгоо бол гэж бодоод ийдгийн. Монголд бол өстой амар штэ тий. Яг ингээд хувцсыг нэхүүлж тавиулаад, хувцсыг өмсүүлээл ингэдэг. За тэгээд хүнжил гуйцны хувьд бол хүүхдүүд дандаа бүгдээрээ өөрөө бэлдэж очдог. Нэг хөрхөн жижигхэн гуйц, жижигхэн хүнжил бэлдээд тэгээд нэгд өдөр авчиж өгөөд өвөлдөө бол 2-7 хоногт нэг удаа угаана. 2-7 хоногийн дараа 5 дахь өдөр нь багш нь ингээд цэцэрлэгээс нь авахдаа нөгөө хүнжил гуйцын хэсэгт нөгөө явуулна. Тэгээд угаагаад дараа нь нэгд өдөр авчиж өгөх нь. Зуны улиралд бол 7 хоног болох угаадаг. За иймэрхүү л энэ да. Иймэрхүү л байна. Тэгээд яг хөө цэцэрлэгийн хувьд бол хариуцлагатай, угаасаа цөөхөн хүүхэдтэй, олон багштай. Тэгээд сурч мэдэх юм бол үнэхээр хөрх их байдаг. Би нэрээ сая одоо энэ 3 сард хийсэн зүйл гээд надад ингээ үгүй болсон байхгүй юу. Тэгээд энийг хийхдээ сонирхъя. Саяна карта жишээ нь үгүй гэдэг энэ одоо жишээ нь солонгост нэг хичээл ингээд ороод эхэлж байгаа байхгүй. Яг гэвэл одоо 3 гарантай манай хүүхд чинь 10 сар 4 хүрнэ. Тэнгүү солонгос насаар 5 настай гэж явчихдаг. Тэгэхээр жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа сургуульд орох болчих жоох байхгүй. Тэгэхээр сургуульд бэлдээд ингээд төсөг үзээд ингээд явдаг бахнэ. За тэгээд учиргүй амар юм зурлуулаад өсөг бол заагаад байхгүй. Зүгээр ингээд тий хөөрхөн одоо нүдлүүлнэ гэдэг байгаа байхгүй юу? Нүдлүүлэх маягаар ингээд өсгийг үзүүлээд ингээд одоо жишээ нь ингээл имлэг байна. Өвцөн бол имлэг орох хэвээр ч гэдэг юм уу. Тиймэрхүү сэдв мэдвэр ингээл зааны нараа ингээд бүүж хагаад ингээд унтсан байна. Тэгэх юм бол ийм имлэг орно яа гих мэтчлэн. За ингээд солонгос хэлний хичээл ордог болсон байна. За энэ дээр хардаа ингээд үсэг гэхгүй юу? Үсэг тэнгуү тэр үсгийг ингээд зүгээр будуулсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр нөгөө имлэгийнхаа нөгөө нэг юм юм ингээд хөрх ингээд будуулаад ингээд будуулах маягаар гарын зөвшөөрүүлж хэлж байгаа хань шүү дээ. Тэгэл ингээл хүүхэд гэл те энэ дээр ингээд ингэж тоглож ийн гэж үнэнгүүтлээ. Энэ миний дуурайлгаж будуулж жишээ нь маягаар энэ дээр хардаа ингээд гэдэг ч одоо манайхаар ёо явахгүй юу? Тэнгүүд ёо гэх энэ дээр бичсэн байгаа юм зөө. Тэнгүүтлээ тэрний энэ одоо ёо монголоор бол ёог нь бичээд артлынх нь ёог нь өөрөөр нь бичүүлсэн байгаа гэсэн үг байхгүй юу те? Өөрөөр нь бичүүлсэн байна ингээд. За тэгэл ингээл үгнүүдтэй ачим өглөө гэсэн үг энд байнгутлаа үнийг будуулсан байна шүү дээ. Ийм жишээгээр үсгийг нөлөөлж эхэлж байгаа байхгүй юу? За ингээд монгол нэг хичээл солонгос хэлний хичээл ингээд орж байгаа. За тэгээд математик бас орноо. Энд дээр математик дээр жишээ нь одоо тэдний ширхэг юу байна? Өгөрцөө байна. Тэдний ширхэг юу байна? Гэх мэт жишээ тий. Одоо энэ дээр жишээ ингэж штэ нараа энэ кейк нь дотор гэх юм бол энэ дотор байна. Гэвь дотор гэдэг үг бичээд энэ гадна байна. Хайрцагны гадна байна. Гэвь гадна гэдэг үгийг бичээд за нэг иймэрхүү дотор гадна гэдэг үгтгийг ингэж зааж өгч байгаа хань штэ. За тэгснэ энэ дээр хардаа дээр доод гэх зүйлийг ингэж заагаад зааж байгаа байх нэ. За гих мэтчлэн ингээд математикийн хичээл орноо. За тэгээд анх нөгөө цэцэрлэгт нь очиж явахад
цэцэрлэгч нь надаа юу орохыг тайлбарласан. Саяныгийн энэ цэцэрлэгийнхэн нэрээ нөгөө нэг сарынхын хураамжтай төлбөр биш хураамж нь 205,000 вон. Тэгээд бас л би нөгөө унждагаараа унжаад гэхгүй юу. Гадаад хүн штэ амьдрал хэцүү байна гэж яагаад 150,000 вон төгрөг болсон. Бүх хүүхдүүд хамгийн анх цэцэрлэгтээ элсэж орохдоо хураамж өгдөг. Тэрнийг 70,000 вон гэдэг. Тэг би саяны дээр бас өгөөгүй. Бас л ингээд гадаад хүнгээ харж үзэж байгаа байхгүй юу. Цэцэрлэгүүдийн нэрийн онцлог нь цаг байдаг. Одоо тэгээ өглөө 9 цагаас хүүхдийг чинь аваад 9-30 хооронд ихэвчлэн аавна. Тэгээд орой 5-аас 5:30 хооронд хөрвүүлжүүн. Гэхдээ ихэнх цэцэрлэг нь 3-аас 3:30 ч юм уу 3:30-аас 4 цагийн хооронд хөрвүүлжүүдэг. Тэгээ саяны 3:30-д хөрвүүлж өгнө гэсэн тэгэхээр нь арай эртээ наа. Жохоо орой авмаар байна гэд. Тэгээд ингээд ярьж яагаад саяныг 5 цагт хөрвүүлж өгдөг. Тэгээ саяны яг ганцаараа автобусандаа суугаад ганцаар ингээд хөрвүүлж өгдөг. Гэхдээ ойрхон л таа. Ойрхон боловч нөгөө нэг одоо саруул бас байгаа шүү дээ. Саруултай би хүүхдээ хөрвүүлж өгөөд ээж аавна гэхээр саяны ч одоо маш их гүүж байгаа. Ээж тэшээ гүүгээд хараад алга болчихно. Тэгээд машин зам руу ороод хэцүү. Дээрээс нь дэлгүүр хошоо гарахад энийг ч авна, тэрийг ч авна гэд уйлаад үнэ. Бүгд ингээд өөр заяа. Одоо зарим цэцэрлэг жишээ нь 0-оос 3 насны хүүхэд, 0-оос 4 насны хүүхэд авдаг бол зарим цэцэрлэг нь 0-оос 7 насны хүүхэд хүртэл авдаг. Тэнгүүд одоо саруулын явж байгаа цэцэрлэгт саяна явж байсан. Гэвч тэр нь 4 нас хүртэл авна. Тэгээ саяна ч одоо баруун 4-тэй, солонгос насаар бол 5-тай гэж явдаг. Солонгосчууд нэг нас дандаа илүү бодож явдаг байхгүй юу? Тэнгүүд саянаг ингээд 5 настай болчлоо. Тэгэхээр ингээд 5, 6, 7 настай хүүхдүүд явдаг цэцэрлэгт өгөө. Тэрэн дээрээ гээд манай саяныгийн багш нь тэгсэн хуучин цэцэрлэгийнх нь. Тэгээ би болохоор зүгээрээ бид нар ингээд 7 сард Монгол явах болохоор явж ирчээд өгье. Тэгээ бас нүүж магадгүй манайх юу нүүх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр тэр үед ингээд нэм өсөн цэцэрлэгийн солио гэсэн чинь яах юм бэ? Саяны бол ингээд маш ухаантай, маш зэрэглэн. Тэгэхээр энэ манай цэцэрлэг бол ингээд жоохон багтаад байна. Манайх ч ингээд дөнгөж 4 нас хүртэл хүүхдүүд болохоор яг ийм одоо тэ жишээний математик орохгүй, солонгос орохгүй, англи орохгүй тийм болохоор саяныг ингээд нэг сарч гэсэн хүүхдийг яг зөв цэцэрлэгт нь тэ өөрт нь насанд нь тохирсон цэцэрлэгт явуулах нь бүр маш чухлаа гэд намайг ятгсан. Тэгэхээр за окей тэгвэл тгийгээд тэгээд энэ багш нь бүр надтай хамт би ингээд хүчээр ингээд баг явуулж байгаа юм чинь өөрөө гоё сайн цэцэрлэг олж өгье гэд. Тэгээ бид нар чинь 2-3 өдөр цэцэрлэг хайгаад тэгээд мэдээж надтай хамт яваад би санаа бодлоо хэлээ штэ. Тэгээд яг энэ таалагдчихээн. Гэхдээ мөнгө нь юм байна. Энийх нь мөнгө нь таалагдчихээн. Гэхдээ цэцэрлэг нь юм байна гэж ингэж ярьсаар агаад нэг цэцэрлэг дээр тохироод тэгээд оруулсан байгаа. Яг тэгээд анх тэгж оруулахдаа нөгөө нэг хураамж нь аягүй их байгаа шүү дээ. 205,000 тэнгүүд бүх энд чинь бараг юу хийх юм гээл тэнгүүд тайлбарлаж өгч байгаа байхгүй. За ийм хичээл орно. Хамгийн нэгдүгээр одоо жишээ нь тийм энэ үсгээ үзэж эхэлнэ. Ер нь солонгос хэлтэй танилцсанаа үсгээ үзэж эхэлнэ. Математик орно. Тэгээд байгалийн шинжлэх ухаан орно. Нийгмийн шинжлэх ухаан орно. Англи хэл орно. Тэгээд сар болгон цэцэрлэг дээр ямар нэгэн амьтан авчирч танилцуулж тоглоно. Одоо хүн байгалийн холбоотой хичээл орно гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо юу гэдэг могой, заагас, муур, нохой гэлтэй хулгана гэл бүх төрлийн амьтдыг сард нэг удаа авчираад хүүхдүүдэд ингээд бариулаад тийм ингэж танилцуулна гэж байгаа. За тэгснээ дээрэс нөгөө сард нэг удаа ч юм уу 1-2 удаа ерөөдөө гадуур ингэж гарна. Одоо жишээ нь морины зүчи ордог. Тэгээд одоо гүзээлцгийн үйлдвэр энэ төр ордог байхгүй юу? Хүлэмж энэ төр ордог. Тэнгүүд тэр мөнгө төгрөг нь бүгдээрээ дотор багтцсан байгаа гэсэн. Тэгээд маш их хичээл орно. За тэгээд тэр нөгөө байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан гэж бол тийм амар сүртэй орохгүй шүү дээ. Ерөнхийдөө зүгээр тоглоомын аргаар зуруулаад, будуулаад ингээд зүгээр танилцуулж байгаа байхгүй юу? Нөгөө тэрнээс гадна нэрээ нөгөө AI компьютерийн талаар бас одоо юу баг инженерийн хичээл гэж хэлэхгүй тэрийг одоо тийм юм хүртэл орно гэж байгаа байхгүй юу? Одоо тий магадгүй танах хүүхэд чи ирээдүйд ингээд тоглоом зохион бүтээгч юм уу? Эсвэл одоо ингээд аппликейшн дээр зохион бүтээгч юм уу? Тийм сонирхолтой бас болж болно. Тэгэхээр багаас нь тэрийг ерөнхий байдлаар нь танилцуулна гэж байгаа байхгүй юу? Одоо хөрх ингээд дорооны сүүлж үзүүлнэ тэр гэж юм бүр хөөхөн мас тий. Тэгэхээр чи одоо тийм цэцэрлэг рүү өгөхгүй яах вэ? За иймэрхүү
тэгээд саруулын хувьд те ой хүрээгүй хүүхдийн хувьд цэцэрлэг дээр юу хийх юм гэхээр бас төлөвлөгөөтэй. Одоо энэ 7 хоногт ийм юм хийн ингээд тэгээд яг адилхан нөгөө нэг бас бүр ингээд гурилаар ингээд тоглуулж хүмүүглүүлэл заяа хүүхдүүдийг бүр ингээд тойруулаад нэг юм дотор суулгацсан. Тэгэл гурил тоглол ингээд хувь хуваараа гурилаар тоглуулж үзэж байгаа нэг 7 хоногт нь тэрний дараагийн 7 хоногт ингээд зуурсан гурил байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд бариулаад тэрнгүүд ингээд базуулаад ингээд бас тийм ингээд хөтөлбөрүүд ер нь бол ингээд маш их байдаг. Маш их. Тэгээ тэр нь үнэхээр таалагддаг. Тэгээ угаасаа жоохон хүүхдтэй юм чинь жаас багш нар нь тэгэл яахгүй шүү. Төртөхгүй шүү баг тэр нь тий. За тэгэл сая нэгийн хувьд гэхэд одоо ингээд 4 сард үзэх одоо хичээлийн хөтөлбөр гэж цэцэрлэгүүд ч гэсэн ийм хөтөлбөрүүд гаргадаг гэд. За саяны саруулах болохоор ингээд 7-7 хоногоор ирдэг байхгүй юу? Төрсөдөр болно. Одоо том гэлтгүй ангийн буюу одоо яг тэр цэцэрлэгийн төрсөн өдөр. Одоо зөвхөн манай ангийн хүүхдийн төрсөн өдөр гэхгүй нэ шүү дээ. Нөгөө цөөх хүүхдтэй учраас тэгээд цэцэрлэг даяараа төрсөн өдрөө одоо 4 сар 5 сар төрсөн хүүхд ахав бол дунд нь ингээ бүүндүүд нэг хийдэг ч юм уу тэгж хийдэг. Тэгээд цэцэрлэг төрсөн өдөр болсон үед хүүхдүүд найзуудтай хөр хөрхөн бэлэг хэлтэж өгч бас явуулдаг байгаа шүү. Тэр нь бол одоо юу ч хийж болно өөрсдийнхөө дураар л тэгэл бэлэг бэлтэл очиж явуулна. Одоо манай саяна гэхэд 4 сарын 6-нд 2 хүүхдийн төрсөн өдөртэй би өнөөдөр дэлгүүр гаргахтай 2 хүүхдэд нь найзд нь бэлгийн бэлтэж өгч явуулна да. За иймэрхүүлээ. За тэгээд 10 жилийн хүүхдийн хувьд гэх юм бол нэрээ ингэн манай том охин чинь 11 дэх ангийн эхний удирлаа Монголд сурж агаад ирсэн. Энд ахлах сургуулийг манай шиг одоо ингэ шууд 7 8 9 10 11 дэх анги гэж ингэж ярьж явдггүй. Дунд сургуулийн 1-р анги, дунд сургуулийн 3-р анги, бага сургуулийн 1-р анги, ахлах сургуулийн 2-р анги энэ гэж ярьдаг байхгүй юу? За тэр нь ахлах сургуулийн 2-р анги гэх юм бол манайхаар шинэ 11-р анги охин шүү дээ. Тэнгүүд ингээ багслаад явцдаг болохоор ахлах сургуулийн нийт хичээлийн хөтөлбөр нь тий ахлах сургуулийн 1 2 3-р анги охин шүү дээ. 10 11 12-р анги гэсэн. Тэнгүүд энэ нь 10-р ангиас ахуулаад бүх одоо ингээ хичээлийн хөтөлбөр нь гарчдаг юм байлээ. Тэнгүүдлээ жишээ нь би ингээд 11-р ангиас нь оруулмаар байна гэд хүүхдэд тэгж байгаа хгүй. Тэгэхээр тэгж болохгүй ээ. Одоо ингээд 10-р ангиас ахуулаад орхон бол хэрэгтэй дээрээс нь хэл мэдэхгүй учраас яг одоо 10-ийнхаа одоо ахлах сургуулийнхаа 1-р ангиас орсон нь хамаагүй хэрэгтэй. Ахлах сургуулийн 1-р ангиас ахуулаад ингээд бүх шинэ хүүхдүүдтэй нэг анги бүрдэж байгаа учраас бас нөгөө тасгад бас амархан гэж аахгүй бүх хүүхдүүд нэг нэгнийгаа танихгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдэд чинь ингээд тасан цогцоод бас маш хэрэгтэй. 1-р 2-р хэлээ мэдэхгүй юм чинь бас зүгээр. 3-р нөгөө юу сургалтын хөтөлбөр нь ингээд 10-р ангиас эхлээд ингээд явж байгаа системтэй явдаг учраас энэ хамгийн зөв үү гэж зөвлөж байгаа байхгүй юу. За тэгээд 10-р ангид оруулангууд жишээ нь 11-р ангид орохдоо өөртөө хичээлээ сонгодог. Тэгээд нэмэлтээр хэл орж ирдэг. Хятад хэл, Япон хэл, англи хэл. Англи хэл бол ингээд үндсэн дандаа ордог. Хятад, Япон хоёр хэлээс бас нэмэлтээр сонгож үзэж болно энэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болгон чинь 11-р анги буюу ахлах сургуулийн 2-р ангиас эхлээд явждаг болохоор ингээд дөнгөж солонгос хэлээ үзгээл дөнгөж найзуудтайгаа танилцгаа, солонгостой танилцгаа байж идэл дахиад хятад хэл ч юм уу Япон хэл ороод ирвэл хүүхдэд чинь бүр хэцүү гэд. Тэгээд битээр заасаа бас тэмдээ окей гэд. Тэгээд угаасаа нөгөө нэг найзууд болцсон тий 11-р ангитай нэг найзууд болцсон хүүхдүүд дунд орохоор ч бас нөгөө дөнгөж Монголоос ирж байгаа хүүхдэд бас хэцүү шттэ. Тийм учраас огт нэг нэгнийгаа танихгүй бүгд яг ингээд уулзж байгаа хүүхдүүдэд байх юм бол зүгээр гэж бодоод тэгээд 10-р ангиас нь оруулсан. Хэлний хувьд бол заавал хэлтэй байх хэвээр, заавал бүх хичээлийг ойлгодог байх хэвээр гэсэн юм бол байхгүй. Яагаад гэвэл одоо дэлхийд даяараа хүүхэд хаанч сурч боловсрох эрхтэй. Тэгэхээр тэр эрхийнхээ дагуу шууд сургуульд орох боломжтой. Ер нь бол за боломжгүй сургуулиуд бас байна. Тэр нь юу юм гэхээр яг одоо юу гэдэг нөгөө нэг мэрэгжил үйлдвэрлэлийн сургууль гэж хэлэх юм уу да. Тэгсэн хэрнээ 10 жилийнх заяа. Тиймэрхүү яг мэрэгжил дагнасан сургуулиуд ерөөдөө хэл шаардаад байдаг билээ. Энгийн 10 жилийн сургуулиуд бол огт хэл шаардахгүйгээр шууд орох боломжтой байдаг шүү. За
За тэгснээ 10 жилийн хүүхдүүдийн хувьд бас тустай аппликейшн байдаг. Тэрэн дээр нь эцэг эхтэйгээ шууд харилцаа явуулдаг. Эцэг эхчүүдэд одоо хүүхд чинь магадгүй хичээлээ тасалсан бол тэгдэг өдөр хүүхд чинь сургуультай ирсэнгүй гэдгийг хэлнэ. За мөн урьдчилж чөлөө авах болох юм бол мөн тэр аппликейшн дээрээ бүртгүүлээд шалтгаанаа хэлээд эмнэлэгт хэрвээ хэвцэн бол эмнэлгийнхаа бичгийг бүгдийн дээр аппликейшн дээрээ ингээд оруулж өгөөд ийм учраас тэдний хооронд юу хүсэж байна, чөлөө хүсэж байна гэж хэлээд чөлөө бас авдаг. Тэгээд гар хүлээ үсгээ зураад ингэдэг. Тасалсан тохиолдолд ч гэсэн за ээж нь тий аав нь энийг харлаа гэд гар хүлээ үсгээ ингээд зураад өгдөг өө. Мөн охтуудын хувьд шууд одоо сар болгон ямар ч тийм одоо гар хүлээ үсгүйгээр чөлөө авах боломж бас байдаг. Тэр нь биений юм буюу сарын тэмдэг ирсэн үед өөрийнхөө биеийн онцлогоос болоод маш их өвдөлттэй ирдэг ч юм уу. Эсвэл тэр нь одоо биений эмэрсэн тохиолдолд ерөнхийдөө их зөөвөрлөөд ноцороод ч юм уу хүндрэлтэй байдлууд их үүсдэг учраас 10 жилийн солонгост бүр охтуудтай зориулсан тийм чөлөөний өдөр бас байдаг. Сарын тэмдэг ирсэн үед 1-2 хоног шууд чөлөө авах боломжтой. Нэг талаас гоё яваад. За тэгээд цэцэрлэгийн хувьд ч тэр 10 жилийн хувьд ч тэр сургалтын хөтөлбөр бол маш их байдаг. Одоо тэ 1-2 настай хүүхдийн цэцэрлэг хүртэл ингээл одоо тарилгын талбай явна. Тарилгын талбай дээр очиод одоо тэр ногоо ингээд зулгаалгуулдаг. Гүзээлцээний үйлдвэр дээр очиод гүзээлцээнүүдийг өөртөө нь хайшлуулдаг энэ төр жишээ. Тиймэрхүү юмнууд маш их байдаг. Тэгээд ингээд бүтэн уут хайрцаг дөрөнгө гүзээлцэн шууд өгч явуулна. Нөгөө зулгаасан ногооноосоо тий сонгон бол сонгон, луун бол луун, тэрнээсээ ингээд өнөөдөр саяна энийг хураасан шүү гэд хураасан ногооноос нь өгч бас явуулдаг гэрлүү. Гэх мэтчлэн ийм ахуйтай ойрхон тий ийм хөтөлбөрүүд бол маш их байдаг. Тэгээд энэ болгоно нь бол үнэхээр таалагддаг. За тэгээд өнөөдрийн маань хуваалцах сэдв нэг юм байлаа. Би 10 жилийн маань охины хувьд буцаад Монгол руу явцсан. Энд 1-2 илрэл сурсан. Тэгээд буцаад Монголдо ер нь сурья гэд явцсан. Энэ талаар бас би яаж өгнө? Яагаад явсан те? Энд сурахад хүндрэлтэй зүйл юу байсан? Давуу тал юу байсан? Тэгээд бас анх яаж энд ирсэн гэдэг талаар нь тусдаа охинтойгоо бичлэг хийж оруулнаа. За ингээд хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Нэмээд нэг юм оруулах мартсан байна. Энэ улсаас өгөөд байгаа бүх одоо 10 жилийн хүүхдийн дээр 400 мянга болон цэцэрлэгт өгж байгаа 150 мянга биш үү? Энэ 150 мянга бол бас бүс нутгаас шалтгаалаад янз янз байгаа. Жишээ нь Сөвөлд орж байгаа. Сөвөлд амьдардаг хүүхдүүдийн хувьд төлбөрийн 50% хөнгөлж байгаа бол яг миний амьдарч байгаа энэ комьюнитүүд хамаарагдаж байгаа хүүхдүүд нь 150 мянган воныг авч байгаа. Тэнгүүд бүр ингээд хуасан тэр бүр ингээд нэлээд хол алслагмал хөдөө маягийн газруудад бол бүр огт үнэгүй цэцэрлэг нь бүр 100% үнэгүй цэцэрлэгүүд бас байгаа шүү. Тэгээд энэ болгоно нь дандаа визтэй хүмүүст хамааралтай шүү. Уучлаарай манайха хараар амьдарч байгаа хүмүүст бол улсаас